зөв болон бүрцүүгээ монголчуудаа зориулсан шинжилгээний танин мэдхүүг хил дээр хүрэхээр зорддог. Галуу шоу нэвтрүүлгийн маань энэ 7 хоногийн дугаар эхэлж байна. Тэгэхээр энэ 7 хоногийн дугаарт бэлгүү миний би ямар мэдээнүүд авчирсан бэ гэхээр эхнийх нь Рубины обсерваторын ажилд орсон байна. За тэр нь юу вэ гэхээр NSF Toy Vera-C Rubin обсерватори гэж байдаг. За энэ обсерватор маань өөрөө алдартай одон оромж астрофизикч Vera Rubin-ийн нэрээр нэрлэгдсэн обсерватор ба. Тэгэхээр Vera Rubin гэж хэн байсан бэхээр ерөөсөө хамгийн товч үгээр хэлэх юм бол манай галактик орчлон ертөнцид ханхуу метеор гэдэг нэг юм объект байдаг тийм. Энгийн метеороос 4 дахин их хэмжээтэй байх ёстой гэж үздэг. Тэгэхээр энэ объект байх ёстой гэдгийг хамгийн анх нээсэн материйн төрөл байх ёстой гэдгийг нээсэн одон оромчвол Vera-C Rubin гэдэг энэ эрдэмтэн байгаамаа. Тэгэхээр энэ эрдэмтнийг нас барсны дараа бид нар одон орончид юу барьсан бэ гэхээр маш том одоо юм авраг том тэнгэрийн time lapse зургийг юм богино хугацаанд авдаг одон орны байгууламжийг бариад үүгээрээ Vera Rubin-ийн нэрээр нэрлсэн ба. Тэгэхээр өмнөх дэлхийн суднуудын дугаар дээр Vera Rubin-ийн тухай ярьсан байдаг санагдчихна. Хэрвээ та Vera Rubin-ийн тухай дэлгэрүүлж сонсомоор байгаа бол дэлхийн суднуудын Vera Rubin-ийн тухай дугаарыг үзээрэй. Тэр нь ханхуу метеорын ханхуу ертөнцийг нээсэн гэсэн дугаар байдаг санагдчихна. Нэг одоо нэрийн нарийн сандгүй. За тэгэхээр энэ Vera Rubin дуран маань өөрөө ямар дуран бэ гэхээр дуран маань өөрөө 8.4 метрийн дуран байна. За 8.4 метртэй. Тэгэнгүүтээ энэ 8.4 метрийн асар том дуран байх нь шүү дээ. 8.4 метр гэдэг чинь 3 давхар шиг өндөр хэмжээтэй. Ийм дуран маань бүгд 3.2 гигапиксел шүү. Гигапиксел камерыг руу өөрсдийнхөө бүртгэсэн гэрлийг явуулж байдаг гэсэн. Тэгэхээр нөгөө дуран байж чинь тэрний төгсгөлд нь камер байж хань тэр камер маань зургийг авна гэсэн үг шүү дээ. Тухайн тэнгэрийн зургийг авчдаг. Тэгэхээр энэ маань өөрөө нэг удаадаа тэнгэрийн нэг хэсэг зургийг авъя л та одоо тэнгэрийн нэг юм сар харагдаж байгаа хэсгийг хэдүүлээ төсөөлье те. Тэр сар харагдаж байгаа хэсгийн зургийг нэг дар авангуудаа шууд 30 секундын дотор хажууд шигээ шилжээд тэнгэрийн өөр хэсгийн зургийг дахиж аваад дахиад шилжээд өөр хэсгийн зургийг авах боломжтой. Тэгэхээр энэ шилжих хугацаа нь өөрөө 30 секунд гэдэг байхгүй. 30 секунд гэдэг чинь маш богино хугацаанд тэнгэрийн зургийг авч байгаа. Тэгэхээр хэдүүлээ ингэж төсөөлж болно. Тэнгэрийн зүүн хязгаарт байгаа нэг зургийг авчлаа тий. Тэгээд дараа нь ингээд дээшээгээ дурмаанд 30 секундээр ингээд өөрчлөлтөд явж байхдаа тэнгэрийн хэсэг болгоны зургуудыг ингээд дараал яваад ахна шүү дээ. Vera Rubin дуран маань ингэж явсаар хагаад нэг шөнийн дотор ийм зургуудыг авлаа гэж бодъё. Ингэхдээ нэг шөнийн дотор нийт хэдэн удаа тухайн тэнгэрийн нэг хэсэгт тийм одоо би нэг хэсгийн зургийг авсан шүү дээ. Тэгээ ингэж зургуудаа авчаад буцаал эхнээсээ эхлээл дахиад ингээд зургуудаа аваад явах юм ш. Тэгэхээр тэнгэрийн нэг хэсэгтээ би дахиж очино гэсэн үг шүү дээ. Тойроо дахиад очиж байгаатай адилхан ингэхдээ нэг шөнийн дотор 700 удаа очих боломжтой гэж байгаа юм. Тэгэхээр маш хурдан байгаа шүү дээ. Тэгэхээр хэдүүлээ ингэж бодож болно. За ингээд сар гарлаа. Сар гарангууд би сартай хэсгийн зургийг авчаад 30 секундын дараа ингээл дурангийнхаа байр шиг өөрчилж явсаар гад буцаа сарн дээрээ дахиад ирлээ. Энийг би нэг шөнийн дотор 700 удаа хийх боломжтой. Нэг шөнийн дотор би сарны зургийг ингээд 700 удаа авчлаа. За ингээд тэгвэл үүгээрээ яах гээд байгаа юм бэ гэж сууж магадгүй. Үүгээрээ яах гээд байгаа юм бэ гэхээр би энэ бүх авсан зургнуудаа өмнөх зургуудтай нь харьцуулна. Хамгийн сүүлд авсан зураг яг тэрний өмнөх зурагтай. Тэр зураг болохоор тэрний өмнөх зурагтай гэх мэтэр энэ бүх зургуудыг хооронд нь харьцуулаад тухайн камераар авсан зургийг компьютер шинжилгээнд оруулаад ажиглалт хийгээд тэнцээ бас AI систем явж байгаа л да. AI систем нь тэр зургуудыг хооронд нь ажиглаад хамгийн сүүлд авсан одоо хамгийн ихэнд авсан нэг зураг байгаа тийм үү. Тэрний дараа авсан нэг зураг, тэрний дараа авсан нэг зургууд байгаа шүү дээ. Энэ зургуудыг хооронд нь хасж байгаа юм. Нэгсэндээ ингэж төсөөлье. Сарны зургийг авчлаа. Дахиж очиод сарны зургийг авсан чинь сарны хажууд дахиад нэг юм жижигхэн од харагдчихлаа гэж бодохгүй нэг гэрэл гарчлаа гэж бодъё те. Ингэж авангууд би сүүлд авсан од гэрэл харагдчихсан зураг ихэнд авсан гэрэлгүй зургаас хасаад гэрэлтэй зурагнаас гэрэлгүй зургийг хасангууд тэнцээ яах нь өмнө байсан бүх объектууд арилж штэ тий. Шинээр гарсан объект тэнцээ үлдчихэд. Тэгэхээр тэр шинээр гарсан объектыг энд шинээр нэг объект гарлаа шүү гэд дохио болгоод хүлээгээд авчдаг. Ийм дуран байгаа байхгүй. За ингээд нэг шөнийн дотор 700 удаа нэг хэсэг дээр буцаж очих боломжтой гэж байгаа шүү дээ. Ингэж очингуудаа тэр 700 хэсэг дээр очсон бүх зургуудаа өмнөх зургуудаа нь харьцуулаад давтагдсан бүх хэсгүүдийг хасаад зөвхөн шинэ хэсгүүд ингэж үлдээгээд тэр бүх шинжилгээг хийнэ гэсэн. Тэгж ингэж хийсэн шинжилгээгээр сая хамгийн сүүлд 2 сарын
24-ний өдөр. Чи ерөөсөө сар чүрхгүй хугацаагийн өмнө тий ингэж ажиллахдаа нэг шөнийн дотор нийт 800 мянган шин дохиог илрүүлсэн байна гэсэн. Нэгсэндөө Тэнгэрийн тэр бүтэн зургуудыг аваад нэг газараа 700 удаа очоод дахиад тэр бүх зургуудаа хооронд нь харьцуулаад хасахдаа 800 мянган өөрчлөлт нэг шөнийн дотор Тэнгэрт 800 мянган өөрчлөлт гарсныг ажигласан байгаа байхгүй. За энэ өөрчлөлтүүд тэгвэл юу байж болох юм бэ гэдэг асуулт байгаа тийм. Ингээл Тэнгэр өөрчлөгдөж байдаг юм байгаа эцэг. Угаасаа л бидний энгийнүүдэнд л Тэнгэр өөрчлөгдөхгүй тогтмол харагдаад байгаа юм шиг ч гэсэн тэнцээ Тэнгэрт маш олон зүйл болж байгаа шүү дээ. Тэгэхээр яг тэр нь ямар учиртай юу өөрчлөгдөд байгаа юм бэ гэж асуух юм бол хамгийн гол нь яг ингэж real time гэдэг шүү дээ. Тухайн Тэнгэрийн зургийг real time авснараа яг тухайн мөчт нь авч чадсанараа тэнд одоо ямар нэгэн супернова тесрэлт болов уу, variable одууд гэж байдаг тийм. Variable одуудын гэрлийн өөрчлөлт бий болов уу, галактикийн идэвхтэй зүүн байна уу, нарны аймгийн объектууд байна уу бас нэг чухал юм тийм. Хэрвээ ингээд манай нарны дотоод аймаг руу ямар нэгэн астероид орж ирээд магадгүй тэр нь дэлхий рүү ч юм уу ирж гэнэ гэж төсөөлөе л да хэдүүлээ. Тэгэх юм бол тэрийг маш хурдан бүртгэж аваад бид нар трак хийх хэрэгтэй шүү дээ. Мөшгөөд хаашаа явах уу гэдэг нь олж мэдэхгүй дэлхий дээр унах юмыг яг унахын тодорхой болцсон хань олж мэдэх юм бол аюултай яаж чадахгүй байдал үүнтэй. Тэгэхээр ийм байдлаар Тэнгэрийн тухайн моментийн тухайн үеийн зургуудыг яваад ямар өөрчлөлтүүд бий болж байгааг ажиглаад түрүүнд дурдсан супернова юу эсвэл нарны аймгийн объектууд тий эдгээр объектууд аль нь вэ гэдгээр нь ангилах зорилттой дуран багхгүй. Ингэж ангилснаар тэр дундаас дахиад сонирхолтой объектууд гарч ирнэ. Зарим нь бидний угаасаа мэддэг объектууд байгаа, зарим нь болохоор буруу одоо объектууд орж ирж болно шүү дээ. Тухайн дурангийн алдаа орж ирж болно. Зарим нь бол зүгээр л энгийн Тэнгэрийн үзэгдлүүд байж болно. Тийм үзэгдлүүд байж болно. За тэгэхээр энийг нь мэдхийн тулд дахиад брокер гэдэг систем рүү нэг өөрчлөлтүүтэй явуулчихж байгаа. Тэгвэл брокер гэдэг тэнд нэг AI ажиллаж байгаа. Тэр нь яадаг вэ гэхээр тухайн бүх шинээр ингээд илэрсэн одоо өөрчлөлтүүд шүү дээ. Одоо жишээ нь 2 сарын 24-ний шөнө бүртгэсэн тэр 800 мянган өөрчлөлттэй нэг шөнийн дотор Тэнгэрт харагдаж байгаа. Тэр бүх өөрчлөлтийг ангилна. Энэ нь супернова байна. Энэ супернова бид нар өмнө ажиглаж исэн. Энэ нь ажиглаагүй шинэ супернова байна. Энэ супернова болох боломжтой байсан объект байсан байна. Өмнө мдээгүй байна гэх мэтлэн шинэ нээлтүүдийг хийх боломжтой гэсэн. Гэтэ энд нэг зүйлийг хэдүүлээ анхаарах хэрэгтэй. Тэр нь юу гэхээр энэ нэг шөнийн дотор илрүүлсэн 800 мянган объект нь өөрөө бүгд нээлт гэсэн үг биш. Энэ нь болохоор нээлт болох боломжтой объектууд энийг дахиад яах нь фильтрт оруулна тий. Дахиад нөгөө брокер гэдэг систем маань үүнийг шүүгээд за энэчнээс магадгүй тэдэн ширхэг нь юу байна? Супернова байсан байна. Тэдэн ширхэг нь юу байсан байна? Галактикийн идэвхтэй цөм байсан байна. Тэдний ширхэг нь солир яваад өнгөрчээ. Гэх мэт энэ өөрчлөлтүүдийг хийх боломжтой болж байна. За гэхдээ энэ мэдээгээр хамгийн гол юм би хэдүүл юуг анхаарах хэрэгтэй вэ гэхээр Рубин дуран бол маш сайн ажиллаж байна гэдгийг бид нар нэгт анхаарах хэрэгтэй. 800 мянган дохио нэг шөнийн дотор шинээр бүртгэж байна. Хоёрт тухайн Рубин обсерватор дээр ажиллаж байгаа эрдэмтэд бол ерөөсөө ирээдүйд Рубин маань бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхлэх юм бол нэг шөнийн дотор 7 сая тийм өөрчлөлтийг ажиллах боломжтой гэж. Тэнгэртээ нэг шөнийн дотор Тэнгэрийн бүхэл зургийг авснаа нийтдээ 7 сая өөрчлөлтийг ажиллах нь шүү дээ. Үүнийгээ дагаад шинэ объектны шинэ үзэгдэл ажиглах боломжууд нь дагаад огцсон мөн 10 дахин ихсэх нь биш дээ. 10 дахин ихсэн. Нөгөө талаараа энэ маань өөрөө яг юм динамик Тэнгэрийг бид нар шууд харж байгаа. Нэг үсэндээ яг тухайн момент дэх Тэнгэрийг ажиглаж байгаа. Цоош нь одон орны одоо яг юм дата болон тухайн үеийн хугацаа хоёрыг бидэрт нэгэн зэрэг өгж чухал датануудыг гаргаж ирнэ. Үүгээрээ ирээдүйд бид нар энэ процесс болоод өнгөрчлөөчтэй гэж алдах магадлалыг багасгаж байгаа байхгүй. Тэгж багасгаснараа магадгүй одоо өнөөдөр бид нар одооронд ойлгохгүй байгаа янз янзын объектуудыг ирээдүйд ойлгох боломжийг нээх юм боломжтой болж байгаа. Тэгэхээр Рубин обсерватор маань ерөөсөө бүрэн ажиллаад эхлэх юм бол ихэнх эрдэмтэд магадгүй тэр одоо 700 нэг шөнө ажиглах 700 удаагийн юунаас те одоо за ингэж төсөөлөе л доо нэг шөнө ажиглах 700 сая удаагийн өөрчлөлтөөс магадгүй 10 мянган цоош нь нээлт байж магадгүй гэсэн таамаг төвшүүлж байгаа. Нэгсэн 10 мянган Тэнгэрийн өмнө ажиглагдаагүй, Тэнгэрээс бид нар өмнө ажиглагдаагүй объектууд байх магадaltaй байна гэсэн таамаглалыг төвшүүлж байгаа. Тэгэхээр эхний мэдээ бол юм Рубин обсерватор маш сайн ажиллалаа гэдэг мэдээ байла. Хоёр дахь нь бол үүний эсрэгээр. За Рубин обсерватор бол ингээд Тэнгэрийн тухайн мөчтөх
хугацаануудыг аваад байна тий. Real time аваад байна. Нөгөөх нь манай James Webb Telescope байгаа шүү дээ. Тэнгэрийн тодорхой хэсгийг удаан ажиглаад, гэрэл цуглуулад, тэгээ бүр өнгөрсөн дээр үед юу болсон зүйлүүдийг харах боломжтой тий. Тэгсэн чинь манай James Webb өмнө нь Hubble-ийн олж харж чадаагүй одоо ч ер нь Hubble-аар харах боломжгүй авраг супер улаан одыг ажигласан байна. За энэ одыг ажигласнаар ямар сонир зүйл болсон бэ гэхээр 2025 оны 6 сарын 29-ний өдөр NASA маань SN 2025 PHT гэдэг нэртэй супернова тесрэлтийг ажигласан байна. За энэ супернова тесрэлт маань өөрөө NGC 1637 гэдэг галактикт болсон байхгүй. NGC 1637 гэдэг галактик нэг мужид нь супернова ажигласан ба шүү дээ. Жилийн өмнө ажигласан байна. Тэнгүүд хэдүүлээ яах вэ гэхээр Hubble-ыг тийшээ харуулна. Hubble-ыг тийшээ харуулад дахиад нэг зургийг авна тий. Супернова болсны дараах тэр зургуудыг авна. За үүний дараа ямар түн шинжилгээнүүд хийдэг вэ гэхээр Hubble өмнө нь тэр галактикийг ажигласан ажиглалтууд байгаа шүү дээ. Тэр галактикийн зүгээр л одоо гой харагдаж байгаа ядаж зургийг авдаг гэдэг ч юм уу тий. Одон орны зүгээр сонирхчийн маягийн тийм зургийг авсан ч байгаа. Судалгаа шинжилгээний зорилготой зургуудыг ч авсан байгаа. Тэгэхээр тэр судалгаа шинжилгээний зорилготойгоор өмнө нь угаасаа тэр галактикийг ажигласан байсан Hubble-ийн авсан зургуудыг ажиглангууд яг тэр супернова болсон газраас юу ч харагдахгүйсэн байхгүй. Hubble-ийн зурган дээрээс ерөөсөө л нэг юм хаваа харанхуй хэсэг л харагдаад байдаг. Тэгээд асуулт гарч эхэлсэн. Энэ одоо яг юу болоод байна тий? Зарим газраас ингээ супернова бүртгэгдээд байдаг. Тэрийг Hubble харж чадахгүй байна. Тэгэхээр асуулт юу гэхээр магадгүй Hubble-ийн хүчин чадал дутуу байна. Эсвэл Hubble-ийн хүчин чадал болж байгаа тэнд өөр физикийн үзэгдэл болж иж магадгүй гэсэн таамаглаад гарч эхэлсэн. Гэтэл манай James Webb маань тэнд юу байгааг нь авцсан байгаа байхгүй. James Webb өмнө нь 2024 онд NGC 1637 галактикийг авсан ажиглалтуудыг харсан чинь тэмцээн нь Hubble-ийн зурган дээр юу ч гараагүй байсан ханах үзэг дээр James Webb-ийн авсан зурган дээр болохоор юм бүдгэн улаан цэг ажиглагдсан ба. Тэр нөгөө нэг авраг супер улаан. Тэр маань яах нь супернова тесрэлт хийх гэж байжсэн байх нь шүү дээ. Нэгснэ тесрэлт хийхээс өмнөх зургийг бид нар авцсан James Webb-ээр авцсан байсан гэсэн. Дараа нь тесрэлт хийснийхэн дараа James Webb-ийн өмнө авцсан датануудаа ажиглаад үзэнгүүт тэр нь авраг улаан од хэд чин одны тесрэлт хийжээ гэдгийг мэдсэн байна. За гэтэл тэгвэл яагаад энэ маань Hubble дээр гараагүй юм бэ гэж асууж болно те. Энэ жуул нь бол хоёр л адилхан дурын тэнгэрт ажиллаж байгаа. Ягаад Hubble дээр ажиглагдаагүй юм бол хоёулаа л маш өндөр хүчин чадалтай дурангууд байгаа шүү дээ. Тэгэхээр асуулт энэ чи юу вэ гэхээр орчин гэдэг нөхцөл гарч ирж байгаа. Тухайн супернова тесрэлт хийсэн одны энэ нь юу гэсэн үг вэ гэхээр нэгт Hubble дуран маань өөрөө үзэгдэх гэрлийн мужид ажиглалт хийдэг. Нэгсэн хүний нүд харж чаддаг гэрлийн мужид ажиглалт хийдэг. James Webb маань өөрөө near infrared буюу хит улаан гэрлийн мужид ажиглалт хийдэг байна. За гэтэл супернова тесрэлт болсон хит улаан авраг од байгаа хит супер авраг улаан од байгаа тэр орчинд маань маш их хэмжээний сансрын тоосонцор явж байгаа байхгүй. Нөгөө нэг од маань их тесрэлт хийхээс өмнө өөрхийн гаднах материалаа тэрвдээ алтан ойр орчимдны янз янзын одоорны процессыг бий болон түүний улмаас маш их юм дастууд огторгуун сансрын тоосонцрууд тухайн одыг тойроод бүчигдсэн байсан гэсэн. За ингээд тоосонцрууд бүчигдэхээр энэ тоосонцруудыг нэгт үзэгдэх гэрэл цэнхэр өнгийн өнгөтэй ойр гэрэлүүд нэвтрэх боломжгүй болчдөг. Яг нь тодорхой хэмжээнд нэвтрэн гэхдээ ихэнх нь тэр дастуудад шингээд сарнаад алга болчихж байгаа байхгүй. Тэгэнгүүт нөгөө Hubble маань яадаг вүлээ үзэгдэх гэрлийн мөчөд ажиглалт хийж байгаа учраас тэр хэсэгт авраг улаан од маань сансрын тоосонцроор хагалгагдсан байсан учраас харах боломжгүй болчихж байгаа. Гэтэл тэр тоосонцрыг ямар гэрэлд давж гарч ирэх боломж нэвтэлж гарч ирэх боломжтой байдаг вэ гэхээр хит улаан гэрэл багхгүй. Хит улаан гэрэл маань тухайн тэр тоосонцрыг нэвтрээд гараад ирэх боломжтой байдаг. Тэгсэн чинь манай James Webb яаж байгаа вэ? Яг тэр гэрлийн мужид нь юу хийх боломжтой? Бүртгэх боломжтой байхгүй. Тийм учраас James Webb дээр нөгөө нэг Hubble дээр харагдахгүй байсан од маань James Webb дээр гараад ирж байна гэсэн үг. За ингээд бид нар тэр хижийн одны тесрэлт хаанаас гарч ирсэн, аль галактикаас ирсэн, тухайн галактикийн аль координатаас яг аль хэсгээс ирсэн бэ гэдгийг мэддэг болсон байна. За энэ нь дахиад одоор орны нэг юм чухал сонирхолтой асуултыг шийдэх боломжийг олгож байна. Тэр нь юу гэхээр түрүүний хэлдэг зарим төрлийн супер нова тесрэлтүүд яг хаанаас юунаас болж бий болсныг бид нар мэдэхгүй байна гэдэг нь яг үнэндээ зүгээр л тэр хавийн орчин өөр байгаа юм байна.
тэ супернова тесрэл болсон орчин нүүр байгаа юм байна. Тэрийг хэдүүлээ Hubble-ийн NIR камераар судлах боломжтой байна гэдэг юм шинэ боломжийг баталж харуулсан байна. Тэгэхээр өнгөрсөн 7 хоногт одон орны юм хоёр сонирхолтой мэдээ боллоо. Нэг нь бид нар бол Тэнгэрийг шууд real time-аар авах боломжтой дурна ярьлаа тий. Тэгээд нэг шөнийн дотор ирээдүйд бол дор хаяж 7 сая удаагийн тэнгэрийн өөрчлөлтийг ажиглах боломжтой гэж. Нөгөөх нь болохоор бид нэгэнт болцсон үйл явдлыг Джеймс Веберээ бүр нарийн ажиглах боломжтой байна. Илүү нарийн туршилтуудыг ирээдүйдээс хийх боломжтой болж байгаа юм. За тэгэхээр анхаарал тавьсан та бүхэндээ баярлалаа. Эх 7 хоногт уулзлаа баяртай. Баярлалаа. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудаа баярлалаа. Одмөндөр сувг нь энэ мэдчлэн таны мэдхүйн мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүйг түгээхийн үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Жилдээ ганцхан удаа 100 мянган төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм. Одмөндөр нэр дээрх Худлаа ажлын банкны дансгаа 4191 Тэг 4518. Та 100 мянган төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100 мянган төгрөг хандалснаар Одмөндөр сувгийн алтан гишүүн болох юм а. Шинжлэх ухаан танин мэдхгүй Монголд ялах болтугай.